Дөөсөнөө яна халуун хөөрөд идэг. Тэгтлээ бас доосоноо яна хүйтэн хөдлөөд идэг. За иймэрхүү улсууд байдаг ч та. Ийм улсууд одоо ямар шиг байдaltaй. Өнөөдөр та таны шууд дөлөвтэй шууд халуулдаг байдаг. Учир нь таны дөлөв муудаад ирсээр ш та. Таны бүх биений чинь хүйтэн найдын чигийг ш та гадагшлуулж өгч чадхаа болчихно. Тэгсээр яна таны хүйтэн найдын чиг нь аривдаад ирэх үсэд яна бүх биений чинь домт хөсгөр яна хүйтэн найдын чиг аривдаад бүглэрчдэг. Тэр үсэд яна таны халуун уур дөөшөө явахаас шина өндөөс нь доошоо явж чадхаа болчихдог. Өөрөөр яна хүйтэн найдын чиг нь яна дөөшөө гарч чадахгүй харин хүлний улдаа ингэж үлддэг. Тэгээд дөлөв мууцаар яда таны бүх биений чинь хүйтэн найдын чигийг одоо гадагшлуулж чадахгүй болсноос болоод яна хүйтэн найдын чиг чинь аривдаад идэг. Өөрөөр яна халуун хөөрөөд идэг юм болдог. За ийм улсууд яна заавал та урд ч та дөлөвгөө сайжруулах хэрэгтэй. Дөлөвгөө сайжруулахад ч та онцгой сайн байдаг нэг хотоогүйгээр өний танилцуулж өгье. Өнөөдөр та ходоод дөлөвийг сайн болгохоор барахгүй яна. Ходоод дөлөв чинь сайн болоод ирсээр таны бүх биений чинь хүйтэн найдын чигийг гадагшлуулж өгнө. Өргөд дөөшөө амархан хөөрөөд ихгүй болно. То өнөөдөр та дөлөв сайжруулахад онцгой сайн аргагүй ходоодыг сайжруулахад хүртэл онцгой сайн. Нэг ялангуяа одоо ходоодны өнгөр нь одоо мууцсан улсууд юм уу эсвэл ходоодны шархалгатын улсууд идэж уусаар яна идэж ууж барсаар яна ходоод нь төлж өрсдөг улсууд оргоо идэж ууж басаар яна одоо бөөлжс хүрдэг. За иймэрхүү улсууд бол одоо бүр одоо өний авч ууж болно. Учир нь өнийг бол шүү дээ хятад өмнөдөр бол одоо ходоодондоо нэг давхраг шүү дээ хамгаалагч бүрхөвч хийсэнтэй ядлаг гэж хэлж байгаа. Тэгвэл хүний дөлөв мууцаар та хятад өмнөдөр бас хүний дөлөвгийг юу ч хэлдэг. Дөлөв мууцаараас шүү дээ хүн одоо жишээлбэл одоо нэг цааргаас савн дотор шүү дээ ус хийсэнтэй ядлаг гэж. Цааргаас савн дотор ус хөдий хийсэн ч яна ус тогтдоггүй шүү дээ тийм ба гоожод яваад өгчин. Тэрнтэй ядлаг дөлөв муудачвал та хөдий ариун сайн одоо орхудаа уусан ч яна таны буйнд ямар ч одоо үйлдэл гарахгүй. Учир нь яна дөлөв мууцаар яна таны дөлөв өгсөн юм биш да хүний бүх биений шимс үсийг биш да бүх биенд тархаж өгөх хэрэглэлтэйгээ барахгүй таны бүх биений чинь хүйтэн найдын чигийг гадагшлуулж өгөх хэрэглэлтэй. Тийм болохоор дөлөв муудсаар одоо хүний бүх биений одоо шимс үс одоо ямар ч юм идсэн ч одоо шимс үсийг олж хүртэхгүй гэсэн үг. Тэгэхээр ходоод дөлөвгөө одоо онцгойлог сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр өнөө одоо дөлөвийг чинь сайжруулахааргүй ходоод нь хүртэл онцгой сайн. Түүнээр арахгүй яна унтлагын хүртэл сайн өргөд цус нөхөж яна тамир нөхөж өгөх үйлдэлтэй. Тэгээд яна цусны таралт өндөр юм уу цус өтгөн байдаг улсууд хүртэл онцгой сайн. Тэгэхээр өнөг имийг бол одоо бүх гэрээрээ бүр идэж болно. Хүүхдээс аваад насны томоосууд хүртэл бүр идэж болно. Жохон хүүхэдтэй хүртэл идэж болно. Тэгээд шатрагд байна. Нэг лампанда та нэг лампч та 300 грамма. Та доторх нь юм 99 төгрөг. Та өнийг хэвдээ хоёр хавлагыг бусласан халуун усны дотор хийгээд халуун усны 40-50 граммсны халуун усны дотор хийгээд хутгаад чийлээд уусаар болчихно. Тэгээд бас нэг ийм нэг ховтог үний ишэн юун ран танг гэдэг шүү дээ. Өнийг бүлгэлж өгч байна. Өнийг бол хүүхэд дэжтэй шууд идэж гэнэ. Тийм нэг чихэр шиг их амттай явсаа. Их амттай. Тэгээд одоо жоохон хүүхдээс аваад хүүхшин насны усууд хүртэл бүр идэж болно. Хүүхэдтэй хүртэл ийм идүүл. Учир нь хүүхдийн хөдөөд хүйтэн найдын идээд идэг хүйтэн найдын чиг аривдахаас одоо сэргийлэх хэрэгтэй шүү дээ хүүхдийг. Гэрээрээ бүр идэж болно. Дөлөвөө сайжруулж одоо бинийгээ хүйтэн найдын чигээ хүртэл гадагшлуулчихна. Ходоод дөлөвөө савуулчихна. Өргөд яна дөөшөө халуун хөөрөөд идэгээ хүртэл одоо гайг болгочихно шүү дээ. За авсаатын усууд яна шалтгаан дороод аваарэ.